Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутны хөгжлийн бодлогыг та бүхэнд танилцуулж байна. Санхүү эдийн засгийн их сургуулийн стратеги, зорилго, доктортой хөгжлийн үзэл баримтлалууд 21-р зууны боловсролын чих хандлагт нийцүүлэн оюутны хөгжлийг дэмжих 5 үндсэн чиглэлд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Нэгдүгээр, оюутан болгон төлөвшүүлэх хувь хүний хөгжлийг дэмжих хөтөлбөр, үүнд цахим тэмдэгтийн хөтөлбөр буюу CE болон ART байж хөтөлбөрүүд бий. Мөн олон төрлийн оюутны хувь хүний хөгжлийг дэмжих үйл ажиллагаа арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Хоёрдугаарт нийгмийн идэвх оролцоог дэмжих сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр. Гуравдугаарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байранд бэлтгэх хөтөлбөр. Энд ажлын байранд бэлтгэх сургалтууд болон хөдөлмөр зөвлөлтийн үйлчлэгийг санал болгоно. Дөрөвдүгээрт эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих хөтөлбөр бий. Эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулахаас гадна оюутан судлаач менторшип хөтөлбөрийг оюутнуудын дунд хэрэгжүүлж эхэлнэ. 5-дугаарт оюутны амжилттай суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор оюутны сайн дурын клубүүдийн үйл ажиллагааг дэмжиж оюутнуудын уралдаан тэмцээнийг зохион байгуулахаас гадна оюутны олон төрлийн тэтгэлэг хөтөлбөрүүд бий.